бичгийн хэрэгслийг хэрхэн хийж байсан бэ? Хар бих хийх. Хатсан тэнгэрийн дүлийг төмөр ууранд нунтаглана, буцалгана, шүүн. Ийхүү бэлэн болсон хөөг тунсааны ус мөн нарсны жилийг сахалж чанаж авсан усаар шингэвтэр зуурж чанаж агшаасаар мөсөөж хатаана. Эсвэл шууд цавуутай ус хийж бих бэлтгэгч бий. Тэнгэрийн дүлийний оронд битүү галын хөө юм уу ёроолгүй савнд дин тавьж бадамлсан хөг хэрэглэж болно. Бихийг бас хусны үүсийг битүү нэрж хийж болдог. Бихийг хийх өөр нэг арга нь нарс модны дортог 100 г, цавуу 10 г-ыг 50 мм усанд хийж зөөлөн халааж цавууны уусмал бэлдэнэ. Дараа нь дортгийг цавууны уусмалтай сайтар найруулж хэвэнд хийж хүнд юмар дарж нягтруулна. Биер хийх. Тавилга нь юм уу зэгсээр биерийн иш хийдэг. Зэгсний гуурс эсвэл тавилганы голыг дүлхэж гаргаад үс өмхүүлэх үзүүрийг баахан уужмсгана. Биерийн үсэнд үхрийн жихний юм уу солонго, зурмны сүүлний үзүүрийн үсийг хэрэглэдэг. Биерийн үсийг өмхүүлэхдээ бичих үзүүр хийхээр тааруулж зассан үснийхээ нөгөө үзүүрийг тэгшлэн хяргаж нуглаад уужмссан гуурс руугаа өмхүүлээд гадагшин тас хийхэд орсон үс шулуурч багсайдаг ба хошуу талын үсч мөн багсайж дундуураа бодолтой юм шиг болдог учраас хаашаач хөдлөхгүй болгоно. Ингээд үзүүрийн үсийг нарийн үүлийн хайчаар шовхлон засаад бихээр идүүлж нийлнэ. Үсийг гэмтээхгүй тулд хуй хий. Янтай буюу халц хийх. Халц зууруулыг хийхдээ Монгол нутгийн нийцэд чулууг элдв хэлбэрээр засамжлан урлаж хээ гоогоор чимэглэн хийсэн ч байдаг. Нийцэд чулуу хэмээх нь олонхтой гутга шүүг ирэлдэг хар, цагаан сарл, хөхөвтөр билүү чулуу байдаг билээ. Мөн төмөрлөг эдээр хийсэн хайрцаг халцныхаа таг нь нэмгэн гавтгай чулуу тааруулан хийж байгаад бүр сүүлийн үед болоход чулуугүй зөвхөн төмөрлөг эдээр хийсэн зүйл бүрийн хэлбэр хэмжээтэй уран гоёмсог халз хэрэглэх болсон нь үлэмж тохиолдно. Цаас хийх. Далан түрүүг чанаад хальс буртгийг цэвэрлэн наранд хатааж төмөр ууранд гурил шиг болтол нунтаглаж бага зэрэг тосны холцтой шар цавуу гүйлгэнсэн бүлээн усаар томхон савнд нөөхтөл зуурч хоршино. Нэг шанага цагаан түрүүний нэг тагш банлагын нунтаг байхаар дүүлгэж найруулна. Жазны модны ёроолд даавуу дэвхтэж зурмгаас нэмгэн хийж усыг шүүрүүлээд наранд хатааж цаас хийдэг. Бас зурмгаас төмөр ёроолтой мэлтгэр дэвшинд хийгээд сууж гүйцсэний дараа ёроолоос дөрвөн буландах шивээсийг авч шүүрүүлээд пишн дээр хатаадаг. Ийм цаасны ёроол тал нь толгор, өнгөн тал нь хөрзгөрдүү болдогч дээр нь даавуу чиглэж тавьж эндүүдж толийлгож болно. Цаас өнгөлөх. Гантыг мэлхий чулуу үрж үлтэнэ. Шохойч болно. Мөн цагаан гуа, бугын ивэр, дунг дүлхэж үнсийг цэвэрхэн даавуугаар тулмайлна. Ингээд өнгөлөх цаасан дээрээ цагаан барамсай битүү цацна. Түүнийг зэвгүй төмөр буюу бөөрөнхий шилээр илдэж цэвэр цагаан даавуугаар арчина. Мөн шигшмэл гурил хүйтэн усанд хутгасаар сүүн цагаан болгоно. Түүнийг хит хувааж нэгийг буцалгана. Их өтгөрүүлэхгүй. Гаргасны дараа архины сайн ог холж нилээд зунгаарлуулна. Ингээд буцалгаагүй зурмагтайгаа хольж сайтар хоршоод түүн дотроо цаасныхаа болгомол хуудас бүрийг дүрж өлгөж хатаагаад хатуу толгор юмн дээр тавьж хилтэнэ.